50 сурагч охин хамтдаа нэгэн зэрэг амиа хорлоно. Амиа хорлолтын клуб гэж жинхнээсээ байдаг уу? Зяевацхан бомбарнууд минь. Өмнөх киноны дундуур санал авсан чинь Японы 2005 оны Noriko's Dinner Table гэх кино бүр тасархай төрүүлсэн тул энэ киног ярихад бэлэн боллоо. Гэхдээ бүр сайн судлаад үзсэн чинь энэ киноноос нь гадна Алдарт Suicide Club болон Strange Circus кинонууд нь бүгд Японы алдарт зохиолч, киноны хариулагч Sion Sonoгийн бүтээл ба энэ гурван киног нь трилог кино гэж хүртэл ярьд юм байлээ. Өөрөөр хэлбэл хэдүүлээ Noriko's Dinner Table киногоо үзэхээс өмнө заавал энэ Suicide Club-ыг үзэх ёстой гэсэн үг. Яг өмнө нь өөр сувгууд дээр ганц нэг орчихсон байгаа ч гэсэн тоороо нэг мөсөн гурвууланг нь яг гой дараалалаар нь оруулахар шийдлээ. Мэдээж дараагийн бичлэгээр манай бомбарнуудын хэдэн мянган санал өгсөн Noriko's Dinner Table кино орох тул эхлээд энэ киногоо яг гой төвлөрч байгаад сайн ойлгоод үзээрэй за. Энэ зохиолч найруулагч Sion Sono нь орчин үеийн кино урлагийн хамгийн өвөрмөц маргаантай уран бүтээлчтэй нэг ба нэхэвчлэн сюрреал болон постмодерн шинжтэй уран бүтээлүүд хийдэг. Түүний үргэлж хөндөхийн хүсдэг сэдвүүд нь хүмүүсийн өөрсдийн мөн чанараа буюу биегээ алдах, эцэг их хүүхдүүдийн хоорондын харилцаа буюу гэр бүлийн харилцааны алдагдал, масс медиа болон pop соёл нь хэрхэн нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй тухай болон хайр хүчирхийлэл хоёрыг нэгэн зэрэг уран бүтээлдээ оруулж чаддгаараа онцлогтой. Яг тэгэхээр кино болон зохиолчийнхоо тайлбарыг энэ түргээ зогсоогоод энэхүү гурван киноны хамгийн ихний кино болох 2001 оны Suicide Club буюу амиа хорлолтын клуб нэртэй кино руугаа орцгоё. Ингэснээс манайхан Япон аимшигын кино л болсон хойно ойлгомжгүй тодорхойгүй зүйлс маш их үлдэх тул бичлэгний төгсгөл хэсэгт энэ киноны үндсэн санааг нь задлан оруулж буй хэсгийг заавал үзээрэй за. Тэгж байж киногоо бүрэн гүйцэд ойлгох боломжтой шүү. Мэдээж юмыг задлаж ойлгох дургүй, цаад гүнзгий утга санааг нь бүрэн гүйцэд ойлгодгүй хүмүүс бол баараг л үзээд хэрэггүй дээ л гэж зөвлөе. 5 сарын 26. Энгийн л нэгэн өдөр бөөн сурагч охтууд хамтдаа нэгэн метроны буудлын руу орж ирэн яг метро эрэхтэй зэрэгцэн бүгд хөтлөлцөж байгаад 1 2-ын 3 гэдэл хамтдаа өсрөн бүгд амиа хорлож буй хүндхэн сценээр кино маань эхэлнэ. Dessert нэртэй охтын хамтлаг Mail Me гэх дууга тайзан дээр дуулж харагдана. Над руу мэйл явуулаарай. Би маш төвчээртэй хүлээж бай. Би хаанч байсан утсаа ургалж харж байгаа шүү гэдэл дуулж эхлэхэд үзэгч фэнүүд нь ёстой л нэг ойрлолдож гарна. Кадр солигдоход нэгэн эмнэлэг дээр хоёр эмч саяны дууг нь FM-ээр сонсож сууснаа нэг нь хоолнд гарахаар явдаг. Нэмлэгийн хаалгаар гарах гэтэл хаалттай байсан тул харуул дээр очин онгойлгоод өгөөч төхөө гэхэд өнөөх нь FM сонсож байснаа нэрэ чи энийг сонссон уу? Чи итгэхгүй дээ. Ахлах сургуулийн 50 охин Шинжуку дээр метроны урдуур ороод үсрээд өгсөн гэж байна штэ гэхэд өнөөх эмчин сонсоогүй. За та хаалга онгойлгоод өгөө гэдэл онгойлгуулад гараад явдаг. Нилийн хэсэг хугацаа өнгөрсөн ч хоолнд гарсан эмчин байхгүй байсан тул эргэн тойрноо шалгахаар дээшээ гарan нөгөө эмч байгаа өрөөрөө нортол цонхон онгорхойч нөгөө үлдсэн эмчин огт харагддаггүй. Мань харуулж гайхан байтал гинтэл тогонч тасран хоолнд гарсан эмч орж ирснэ. За тэгвэл та энэ хоолыг нээчих баяртай гэснээр шууд цонхоор үсрэхтэй зэрэгцэн цус улчихсан нэгэн цагаан спорт цүнх гусаад л ороод ирнэ. Метро руу үсрэн амиа алдсан 50 охины хэрэг дээр цагдаа нар уулзалтан ярилцах үед дарга нь энэ бол аллах биш зүгээр л амиа хорлолт байна л гэн. Манай киноны баараг л гол дур болох мөрдөгч хураада сонин юм да. Энэ охтууд нэг сургуулийнх биш гэсэн үү гэхэд энэ халзан мөрдөгч нь 18 өөр сургуулийн сурагчид байна лээ л гэх юм тэр. Энэ шинэ мөрдөгч нь ч энэ ямарваа нэгэн шашны калт энтер байж магадгүй. Би сайн судлаад үзье л гэхэд дарга нь юу вэ? Амиа хорлолтын клуб энтер гэж юу балаарад байгаарай л гэн. Удаачгүй өөр нэгэн цагдаа орж ирэн шинэ мөрдөгчд тантай хүн уцаар яриг гинэ
хилээрээ гэдэл дагуулад явдаг. Шинэ мөрдөгч очин утсаар яривал нэгэн хакер хүүхэн өнөөдрийн амиа хорлсон охтуудтай холбоотой мэдээлэл өгье. Компьютер дээрээ www.cig, maro, cig, ne, cig, jp хаяг руу ороод хар. Улаан цэгүүд нь эмэгтэй, цагаан цэгүүд нь эрэгтэй хүмүүс. Ойрын үед амиа хорлон өнгөрсөн хүмүүсийн тоотой яг ижилхэн байгааз би эхэндээ нэг л итгэхгүй байсан ч яг л энэ цэгүүд нэмэгдээд хүмүүс үхээд байна лээ. За миний нэр Сарсан баг охоо шүү. Та нар өөр мэдээлэл олвол надад бас хэлээрэ гэдэл тасалчихдаг. Мөрдөгчөж гайхан байхад ахин нэгэн хэргийн дуудлага ирэхэд энэ нь нөгөө эмнэлэг байх ба нөгөө цагаан цүнхийг нь үзүүл ёстой л нэг шижгийн зүйлс байхан тэр. 5 сарын 27. Манай Кородо шинэ мөрдөгчийн хамт хэргийн газар ирэн өнөө цүнхийг нь үзтэл бүр юуных гэдгийг мэдэгдэхгүй арьснуудыг нийлүүлж оёод ороогоод уудан тийсэн байхан тэр. Мэргэжлийн хүнээр шалгуултал энийг нь хүний арьс байна. Бүр шивээстэй хүртэл арьс байсан. Гэхдээ бүгд өөр өөр хүнийх байж магадгүй л байна. Хэрвээ бүгд өөр өөр хүнийх байвал энэ нь өчигдөр метроны буудлын дээрээс олдсон цүнхэнд байсан арьстай нийлвэл бараг 200 хүний арьс болно л гэх юм тэр. Нэрэл метро руу өсөрч өгсөн сурагчдын биеийн хэсгүүдээс яг энэ дөрвөлжин хэмжээтэй арьснуудыг нь хуулан авсан байдаг. Мэдээж манай мөрдөгч нарч бүр шок. Манай Кородо чөөрхи бөөн балиар зүйл үзчихсэн тул гэртээ харахтаа метронд сууж буй хүмүүс гудамж гэл бүхий л зүйлсийг гөлрөн их л юм бодон эцэст нэг юм гэртээ ирнэ. Гэр бүлэрээ ширээ тойроод суухад хоёр хүүхэд нь өнөө киноны эхэнд гардаг Desert гээд хамтлагийн дууг телевизээрээ үзээд ээж аваагаа оох тоохгүй л харагдана. 5 сарын 28. Нэгэн ахлах сургууль дээр завсралгаан болж хүүхдүүд сургуулийнхаа дээвэр дээр гарan хоол цайгаа идэж байхад гинтэл хөвгүүд нь ирснэ. Нэрээ хідүүлээ бөөндөө амиа орлох уу. Тэр мэдээгээр гарсан 50-ыг нь даваад бүр олуулаа хамтдаа өхвий л та гэдэл маазарч байхад нэг охин нь ирснэ. Би та нарт өхөж үзүүлье. Алив наашир гэдэл явхад өөр бусад сурагчид ч нэгдэн бүгд л гар гараасаа хөтөлж байгаад 1 2-3 гэдэл сургууль дээрээсээ бөөндөө үсэрчгдэг. Ганц сурагч үсрээгүй үлдэх ба өөр бусад сурагчид 50 бай алив нааша буугаа дээр гэдэл тайвшруулах гэж үзэхэд өнөөх нь Suicide Club буюу амиа хорлолтын клуб гэж хэлснээ их л жаргалтай инээгээд шууд үсэрчихнэ. Мэдээж манай мөрдөгчөж сургууль дээр ирээд үлдсэн сурагчдаас байцаалт авч эхлэхэд ямар ч тодорхой мэдээлэл олж чаддаггүй. Өнөө цагдаагийн дарга нь хөө энд нэг чих байна. Энийг цааш нь унгаа гэдэл юу ч болоогүй мэт л орилж харагдана. 5 сарын 29. Мицуко нэртэй нэгэн бүсгүй гудамжаар алхаж явахад гинтэл дээрээс нь нэгэн хүн үсрээд чихийг нь гэмтээжигдэг. Энэ нь ягаад ч юм X найз залуу байх ба Мицуко бүсгүй чи намайг яг алах шахлаа штэ. За өхмөр байгаа бол өөрөө өөх. Би л ав амьдрмаар байна гэдэл шууд босоод явахтаа зэрэгцэн манай мөрдөгч нарч ирж харагдана. Өнөө хэлхэж ойсон арьснуудаас шивээстэй байсан арьсан сая дээврээс унсан залуугийн арьсан байсан тул X найз охин болох Мицукогоос найз залуу чинь яагаад амиа хорлсон юм. Тэр шивээстэй хэсгийн арьс нь яагаад тууларчсан байгаа юм гэдэл элдвийг асууж гарахад Мицуко бүсгүй юу ч хэлэхгүй би мэдэхгүй гэдэл уурлаад байдаг. Мөрдөгч нарч тэгвэл чамд бас ийм шивээс өнө үзье гэдэл хувцсыг нь тайлбарлахад баруун даалан дээр нэгэн эрвэхэнэ шивээс байх ба энийг нөгөө шинэ мөрдөгч хараад авдаг. Энэ шинэ мөрдөгч харанхуй шөнөөр бүрэл гайхсан шинжтэй нөгөө сайт руу орчихсон цэгүүдийг нь тоолж харагдана. Өөр нэг газар манай мөрдөгчдөд нөгөө сайтны тухай мэдээлэл өгсөн хакер эмэгтэй нэгэн сайт руу сайн байна уу? Намайг Сарсан баг баха гэдэг. Би зөндөө мэдээлэл хайж эцэст нь энэ цэгнүүдийн тухай мэдсэн. Над руу заавал хариу бичээрэй. Хайртай шүү. Хүндэт амиа хорлолтын клубт гэдэл нэг балаа мэйл бичээд явуулж харагдана. Энэ үеэр манай Кородогийн хүүхэд нь яг энэ мэйл чат бичлэлцдэг сайтыг нь аавда харуулж байх ба найзуудаасаа мэдэж авсан юм аа. Нөгөө амиа хорлолтын клуб гэдэг агаатай холбоотой гэсэн. Гэхдээ огт орохгүй ингээд уншаад байна лээ л гэдэг. Удалгүй гинтэл өнөө сайт нь уншиж байгаад орчход манай Кородо алив босч бай гэдэл өөрийнхөө мэдээллүүдийг хийгээд за хариу ирвэл надад хэлээрэй л гэв. Энэ үеэр халдсан мөрдөгч ажил дээрээ байхад утсан дуурахад авбал нэгэн жаахан хүүхэд мөрдөгч Кородо байгаа юу? Амиа хорлолтын клубтэй холбоотой зүйлс хэлэх гэсэн юм. Мөрдөгч Кородо байхгүй бол би өглөө 8 цагт заалгая гэж хэлээд л утсаа тасалчихдаг. 5 сарын 30. Мөрдөгч нар ч яг л 8 цагийг хүлээн бүгд бэлэн байдалд байхад утсан ч яг цагтаа дуурна. Манай Кородо аваад ярахад өнөө хүүхэд та нар энэ яриаг бичиж байна уу? Телевизээр гарах уу гэхэд манай хүн тиймээ бичиж байгаа. Гэхдээ чи том хүн биш тул телевизээр гарахгүй л гэнэ. Өнөө хүүхэд нь ч өдөөс нь та өөртөөгөө холбоотой юу? Та нар юу ч ойлгохгүй байна. За яах вэ? Би нэг мэдээлэл өгье. Өнөөдөр 7:30-д яг нөгөө Шинжукугийн метроны буудлын дээр ахин 50 хүн үхэн. Нэмэгтэй хүн ч байж магадгүй, хүүхэд ч байж магадгүй. Ойсон арьснуудын 6 дахыг нь хараарай гэж хэлээд л уцаа тасалчихдаг. Мөрдөгч нар ч наа чин зүгээр л хуурамч дуудлага юм биш үү гэж жаал ярилцаж байгаад нөгөө хуйлаастай арьсыг үзвэл яг 6 дахь нь шивээстэй арьс байхан тэр. Үүнийг нь харсан мөрдөгч нар ч шууд түргэн аваад яг л хэлсэн цагт нь яг хэлсэн газар нэрээд л бөөн хүмүүсийг шивээстэй юу үгүй юу гэдэл шалгах ба онц зүйл болдоггүй.
Шинэ мөрдөгч хэсэг сурагчдыг олж хараад яг дахиад үсрэх гэж байна хэмээн бодон урд нь хашаа зогссон ч тэднэр нь зүгээр л гэртээ харихаар явж буй сурагчид байсан байдаг. Цагдаа нар ч хоорондоо за яг л дагдцдуулчлаа л да гэж ярилцаж байхад хотын хаа сайгүй хэсэг хүмүүс шууд амиа хорлоод л эхэлнэ. Гэртээ хоол хийж байсан эмэгтэй шууд гараа гисчээд л 4 эмэгтэй шууд л өөрсдөө боомлоод л нэг охин шууд шарах зовхонд толгоогоо хийгээд л гудамжинд хоол зардаг хүн бөөн им уугаад л тайзан дээр үзүүлбэр үзүүлж байсан залуу шууд хоолоороо гохтглаад л ер нь л учир нь олдохгүй зүйлс араасаа хаа сайгүй л болж эхэлнэ. Өнөө манай мөрдөгч нарт вебсайтын тухай мэдээлэл өгдөг хакер эмэгтэй гэртээ найзтайгаа байж байхад бичсэн мэйлэнд нь хариу ирэх ба ороод үзвэл эргээд хар хэмээн бичсэн байдаг. Их л гайхан эргээд харуул хэсэг бүлэг залуучууд шууд энэ хоёрыг цав цагаан даавуугаар боож байснаа хулгайлаад л нэг нь уугдмал газар авчирхад шалаар нэг цагаан даавууд болттой хүмүүс болон нохой муур харагдана. Удаачгүй Suicide Club-ийн өдөрдөгч гэх нэг тийм сонин ир юм мэдэгдэхгүй Genesis гэх нөхөр гарч ирснэ. Алив энэ хоёрт гоё үзүүлбэр үзүүл гэхэд яг урд нь нэг эмэгтэйг шууд л хүчээр хийлээд л алж эхэлнэ. Тэгснэ энэ толгойлогч гэх нөхөр нь гинтэл нэг балайдуу дуулаад эхлэх ба because they are all somewhere you need to one then sharing to they just because they are all Энэ үеэр манай Курадо гэртээ ирэн гутлаа тайлж байхад охин нь ирснэ гэртээ тавтаа морил гиснээл цаашаа яваад өгөх ба манай хүн ч эргээд тартал шалаар нэл цус болчихсон байхан тэр. Найз сандран хүүхдүүдийнхаа нэрийг дуудан цаашаа ортол ханан дээр нь цусаар энэ метроны буудал эндээс үсэр хэмээн бичсэн байх ба хамгийн харамсалтай нь гэр бүлийнх нь бүх гишүүд нь өгсөн байхан тэр. Нодолгүй бусад мөрдөгчд ирэхэд манай хүн бүр л нэг сүнсгүй юм шиг байх ба хүүгийнх нь гаран дээр шивэстэй хэсгийн арьсан байхгүй байх үед халзан мөрдөгч бидний хайгаад байсан шивэстэй хэсэг танай хүүгийн гаран дээрх арьс мөн байна л гэнэ. Ерөнхийдөө бол мөрдөгч нарт өгсөн мэдээлэл нь яг үнэндээ тэр метроны буудал биш манай Курадогийн гэрийг л хэлсэн байсан гэсэн. Цагдаа нар ч энэ зүгээр нэг амиа хорлоод байгаа зүйл биш байна. Аллах байна гээл бүгд ёстой л нэг боож өгөх гэж байхад гинтэл утсан дугарч манай хүн автал яг нөгөө өмнө ярьсан жаахан хүүхэд байхан тэр. Манай хүн ч өөдөөс нь яагаад гэдэл асуухад өнөө хүүхэд Курадо-сан би таны их нэртэйгээ холбогдсон холбоогч нь мэднэ. Бас хүүхдүүдтэйгээ холбогдсон холбоогч нь мэднэ. Гэхдээ та өөрийнхөө үнэн мэдрэмж холбоог мэдэх үү? Та өөрийнхөө дотрыг хамгийн сүүлд хизээ сонссон бэ? Ер нь та бусдын өвдөлтийг өөрийнх шигэ яагаад мэдэрч болдоггүй вэ? Яагаад бусдын төвчээрийг өөрийн төвчээр шиг мэдэрч үнэлж чаддаггүй вэ? Та бол гэмт хэрэгтэн. Та зөвхөн өөрийгөө л боддог. Та бол хогийн амтан гэснээр шууд л уцаа тасалчихдаг. Үүнийг нь сонссон манай Курадоч нэг мөрдөгчийн бууг булааж аваад шууд л өөрийгөө энэ зүйлийг харсан мөрдөгч нар бүгд л шокрон байхад шинэ мөрдөгч шууд манай Курадогийн компьютер дээр очиод хамгийн сүүлд орсон сайтуудыг нь үзвэл нөгөө Suicide Club руу мэйл бичдэг хаягийг нь олдог. Энэ үеэр нөгөө талд нөгөө амиа хорлолтын клубын толгойлогч гэдээсэн балаа нөхөр бусад нөхдүүдийгээ дагуулад өрөөнөөс гарах үед эднэрт баригдсан байсан хакер эмэгтэй босон компьютер дээр нь тэр сайтаар нь намайг сарсан байгахаа гэдэг надад туслаарай би нэг подолт хоригдсан байна гэхэд энэ нь яг одоо манай Курадогийн компьютер дээр сууж буй мөрдөгч нарт харагдсанаар мөрдөгч нар тэмдэглэж аваад шууд түргэн аваад л гүгээд гардаг. Өнөө гажиг нөхөрч хакер эмэгтэй дээр ирэн бич бүр дэлгэрэнгүй бичлээ хаана байгаагаа ч гэсэн бич ер нь алив босч бай би өөрөө бичье гэдэл өөрийн баг наснасаа эхлээд ямар гажиг нөхөр байсан тухай гээд бүх мэдээлэлээ өөрөө бичээд л явуулчихдаг. 5 сарын 31 телевизийн мэдээгээр өөрийгөө амиа хорлолтын клубын тэргүүн Genesis гэх 34 настай залуу буюу Munio Suzuki өнөөдөр бусад хүмүүсийн хамт цагдаад баригдлаа. Тэдний байрлаж байсан газар маш олон үхсэн хүн болон амьтад олдлоо хэмээн мэдээлэлдэг. Ингэж ашгүй цагдаа нар энэ бүх болоод байгаа гайтай зүйлсийн ард байгаа хүмүүсийг нь олж авснаар эцэст нэг санаа амарна. 6 сарын 1 кадр солигдоход өнөө дээрээс нь X нь унаж өгдөг Mitsuko бүсгүй мотоциклын каскын өгөхөөр хуучин найз залуугандаа ирэн ээжтэй нь уулзсангаа өрөөнд нь ортол хаас
сайгүй л тэр десертгийн хамтлагийн зурагт хуудас наалттай байдаг. Мань Мицуко X-ийнхаа ширээг нь ухан хамтдаа авахулсан зураг энтрээ үзэж байхдаа гинтэл ханан дээр нь байх десерт хамтлагийн зурагнаас нэгэн сонин зүйлийг олж хардаг. Хуучны гар утсан дээр гишүүдийн цамцан дээрх дугаар дээр нь хуруугаараа гаргасан тоогоор нь дарж эхэлнэ. Жишээлбэл 7-гийн тоон дээр 4 удаа, 8-ын тоон дээр 2 удаа, 4-ийн тоон дээр 3 удаа гих мэт цааш нь хийтэл suicide буюу амиа хорлох гэх үг бүтгэн тэр. Бүр цаашлан хамтлагийн гишүүдийн цамцнууд дээр нь байх тоорон залхахтал нөгөө нууцлаг хөөхөд байх ба шууд л амиа хорлолтын клуб энтер гэсэн юм байхгүй л дээ. Гэхдээ хүрээд ирээл гэд. Энэ үеэр овоо тайвширсан шинэ мөрдөгч ажиллаа хийж байхад гинтэл нөгөө сайт дээрх улаан цэгүүд нь огцом асар ихээр нэмэгдэхтэй зэрэгцэн ахин 200 сурагч охин нэгэн барилгаас үсэрч өгсөн тухай мэдээлэл даргаас нь ирдэг. Мэдээж л нөгөө өөрийгөө би бол амиа хорлолтын клубын тэргүүн энтергээ солиорч байгаа цагдаад баригддаг нөхөр бол зүгээр л нэг сэтгцэн юмтай нөхрөл байсан байж таардаг. Энэ үеэр нөгөө Мицуко бүсгүй хэдийнэ өнгөрсөн X найз залуугийнхаа компьютер дээр сууж байхад маргааш болох десертийн тоглолтын дээр хүрээдэр хэмээн текст гарч ирнэ. 6 сарын 2. Өнөөх алдартай десерт хамтлагийн тоглолтонч болох төхөж хүмүүс бужигнаж байх оронд манай Мицуко бүсгүй яарангуйж ороод кодтой хаалган дээр нь нөгөө зурагнаас нь авсан кодоо хийтэл шууд л онгоогоод цаашаа гүгээд л ордог. Цаана нь бөөн л хүүхдүүд тоглож харагдахад Мицуко бүсгүй дундуур нь яваад тоглолт болох тэнхэм рүү ортол нэг охин наашир гэснээр цаашаага алхаад л явчихдаг. Мицуко ч араас нь ортол гинтэл тайцны хөшиг нэгдэж түрүүний жаахан хүүхдүүд бүгд суужчихсан алга ташиж байснаа ээлжлээд л асуулт асууж эхэлнэ. Та яг яах гэж ирсэн бэ? Өөртөөгөө холбогдох холбоогоо засах гэж ирсэн үү? Эсвэл тэр холбоогоо бүр салгах гэж ирсэн юм уу? Эсвэл хэдийнэ салгачихсан юм уу? Гэдэл асуухад Мицуко бүсгүй би бол би өөртөөгөө холбогдчихсан байгаа гэдэл их л зоригтой хэлэхэд хүүхдүүд орилолдоод алга ташиж эхэлдэг. Кадр солигдсон өнөө хүүхдүүд Мицуко бүсгүйг нэг газар оруулж ирээ дээгүүрээ нөцгөн масктай залуугаас модны харуул авснаа Мицуко бүсгүн яг нөгөө нуруунд дээрх шивэстэй хэсгийн арсыг нь хуулж авч буйн харагдана. Хүүхдүүд ч арснуудыг нь яг л өмнөгшгөө шинээр ойж урт ороогоо цүнхэнд хийхэд үүнийг нь өнөө шин мөрдөгч олсноор мөрдөгчд бүгд сандралдан хамтдаа нээж үздэг. Өмнө нь Мицуко бүсгүйгийн нуруунд дээрх шивэсийг нь харж байсан тул шин мөрдөгч шууд л мэдээд Шинжукугийн өнөөх метроны буудлын руу яаран явдаг. Мицуко бүсгүй бөөн л эмэгтэй сурагчтай хамт зогсож байхад шинэ мөрдөгч ирэн гараас нь татаад битгий гэхэд шууд гараа татж аваад метро ирэхэд зүгээр л дотор нь суугаад л яваад өгөх ба шинэ мөрдөгч бүр л нэг гайхсан шинжтэй гөлрөн хоцорхон тэр. Дахин кадр солигдоход нэгэн охин десерт хамтлагийн хамгийн сүүлийн үзүүлбэрийг таалан сойрхно. Бидний хамгийн сүүлчийн захих захиас бол өөрөөрөө амьдраарай хэмээн хэлэн десерт хамтлагийн охтууд үзүүлбэрээ үзүүлж буугаар кино маань дуустдаг. Мэдээж тодорхой болоогүй маш их зүйл үлдэж байгааз хэдийгээр дараагийн кино болох Noriko's Dinner Table гэх киноны үйл явдал нь энэ киноны зарим хэсгийг нь задлж ойлгуулж өгч гисэн яг энэ киноны үндсэн санаануудыг нь одоо тоорон зэгцтэй тайлбарлаад өгье. Зохиолч, найруулагч Сян Соногийн энэхүү бүтээл нь гаднаасаа аимшиг цочирдом дүрслэлтэйч цаанаа бол маш гүн гүнзгий нийгмийг шүүмжилсэн философи мессежүүдтэй бүтээл. Түүний энэ бүтээлээр хүрэхийг хүссэн хамгийн чухал санаануудыг нь жагсаагаад үзвэл нэгт киноны турш маш удаа гарсан чи өөртөөгөө холбоотой юу буюу are you connected to yourself. Энэ нь хүн өөрийн дотоод мэдрэмж, бодит биетэйгээ холбоотой юу? Эсвэл масс соёл, нийгмийн дарамт, бусдын хүлээлтэнд живж өөрийн үнэн утга, үнэт зүйлээ алдсан уу гэх асуултаар зохиолч маань үзэгчдийг өөрийн үнэнтэйгээ нүүр тулах шаардлагатайг илэрхийлсэн. Хоёрт нийгмийн ганцаардал ба хамтын сэтгэл зүйн халдвар. Энэ киног хийгдэж байх үед Японд өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтын түвшин бүр маш өндөр байсан бодит нөхцөлтэй холбоотой буюу хэрэв хүмүүс ганцаардаж бусдад ойлгогдохгүй байвал тэд бүлгээрээ сүрэл рүү ч орж мэднэ гэдгийг харуулсан. Гуравт масс медиа болон pop соёлын нөлөө. Хүүхдийн айдол хамтлаг болох десертийн дуу болон нууцлаг вебсайт нь хүмүүсийг татах системийн зэвсэг шиг л дүрслэгддэг. Энэ нь масс медиа хүмүүсийн сэтгэл зүйд хэр хүчтэй нөлөөлж хиймэл аз жаргалаар жинхэнэ зовлон халахалж чаддгийг харуулдаг. Дөрөвт гэр бүл ба нийгмийн холбоо тасарсан байдал. Кинонд насан туршид буюу эцэг их цагдаа нар бүгд хүүхдүүдийн зовлонг ойлгодоггүй мөн анзаардаггүй. Энэ нь жинхэнэ харилцаа алдагдсан нийгмийн дүрслэл. Хэрэв жинхэнэ холбоо тасарвал элдв гаж клуб, масс медиа, интернет л үлдэнэ. Тавт буруутан бол ганц хүн биш, систем бүхэлдээ. Киноны туршид хизээч нэг хүнд бурууг тогтдоггүй. Тэр Genesis гэх этгээд жинхэнэ буруугийн эзэн биш. Жинхэнэ буруутан бол нийгмийн дарамт, гэр бүлийн задрал, масс медиа, хүмүүсийн хоорондын холбоо тасарсан байдал. Өөрөөр хэлбэл Suicide Club буюу амиа хорлолтын клубын ард бид бүгдийн бүтээсэн нийгмийн тогтолцоо өөрөө байдаг гэх нийт санаануудыг алдарт кино зохиолч найруулагч Сян Соно энэ уран бүтээлээрээ бидэнд өгөхийг зорьсон байдаг.
Яг тэгээд энэ олтол үзсэн бүх бамбарнуудаа баярлалаа. Дараагийн киногаа нэх удахгүй оруулах тул манайхан юу их мэдж байгаа штэ тий. Энэ саба дараад л үсрэглээ сууж байгаарай.